Сайн байцгаана уу Молли байна channel маань тавтай морил. Энэ удаагийн бичлэгээрээ би Солонгост байгаа монголчуудаа коронавирусын вакцины талаар мэдээлэл хүргэе гэж бодлоо. Бичлэгтээ вакцины төрөл, вакцины хуваар болон хизээ хамрагдаж болох, хэрхэн яаж хамрагдаж болох вэ гэсэн энэ гурван бүлэг болгоод товч буюу тодорхой тайлбарлая. Бичлэгийн эхлэхээс өмнө эдгээр бүх мэдээллийг Солонгосын албан ёсны Баттай их сурвалжаас орчуулад хүргэж байгаа шүү гэдгийг хэлье. Ингээд шууд бидэнд орцгоё. Одоогийн байдлаар Солонгос улсад зөвшөөрөгдөд байгаа нийт 4 төрлийн вакцин байгаа. Үүнд Pfizer буюу Pfizer вакцин, Moderna, AstraZeneca, Janssen гэсэн энэ 4 төрлийн вакцин орж байна. Pfizer буюу Pfizer вакцины хувьд 94% сэргийлэх чадамжтай гэсэн судалгаа байдаг боловч сүүлийн Delta вирусанд 64% л хамгаалах чадвартай гэсэн мэдээ байна. За ингээд Moderna вакцины хувьд 2 тунг 28 хоногийн зайтай хийлгэнэ. AstraZeneca-гийн хувьд бол Солонгос улсад одоогоор зогсчихсан байгаа. Janssen вакцин нь ердөө 1 тунд хийлгдэг Америк вакцин. Одоогийн байдлаар 30-аас дээш насны зөвхөн эрэгтэй хүмүүст хийгдэж байгаа. Мөн Pfizer буюу Pfizer вакцин нь 16-аас дээш насныханд хийгддэг бол нөгөө 3 нь 18-аас дээш насныханд хийгдэж байгаа. Өнөөдөр 7 сарын 15-ны өдрийн байдлаар Солонгосын нийт хүн амын 30.8% нь 1-р тунгаа хийлгэж, ердөө 12% нь 2-р тундаа бүрэн амрагдсан гэсэн мэдээ байна. За вакцинжуулалтын хуваар болон дарааллын талаар танилцуулъя. Одоогийн байдлаар Солонгос улсын засгийн газраас гадаад иргэдийг ялгарлахгүйгээр яг ард иргэдтэйгээ адилхан вакцины хамрагдуулна гэж мэдгдсэн байгаа. Одоогоор энэ 7 сард ямар хүмүүс хамрагдаж байгаа вэ гэхээр өнгөрсөн 6 дугаар сард вакцинд арай хамрагдаж амжаагүй хүмүүс болон боловсролын байгууллагын ажилчид, ихтэй сургуулийн элсэгч, харин 50-аас 54 насных нь 7 сарын 19-ноос 7 сарын 24-нд захиалга өгөөд 7 сарын 26-наас 8 сарын 7-ны өдрийн хооронд вакцинд хамрагдах боломжтой болж байгаа юм байна. 55-аас 59 насныхны хувьд 7 сарын 12-наас 17-ны хооронд захиалга өгөөд вакцинд хамрагдах боломжтой байсан боловч 12-ны өдрийн 15 цагаас хойш вакцины нөөц байхгүйсэн учраас төр зогсоосон байна. Ингээд өнөөдөр 22 цагаас хойш дахин вакцины захиалга өгөх боломжтой болж байгаа юм биш үү? Вакциныхаа захиалга өгсөний дараа 7 сарын 26-наас 8 сарын 7-ны хооронд вакциндаа хамрагдах боломжтой болох юм байна. За ингээд бидэнтэй хамгийн ор 18-аас 49 насны дараалал ирж байна. 18-аас 49 насны хүмүүс 8 сард урьдчилсан захиалга өгөөд 8 сараас хойш вакциндаа хамрагдах боломжтой. Мөн сая хэлсэн дарааллын дагуу өмнөх хүмүүс бүгд вакциндаа хамрагдсны дараа 18-аас 49 насных нь хамрагдах боломжтой болох юм байна. Вакцины хувьд хувь хүний сонголтоос хамаарна, бас нөөц болон орж иж байгаа вакцинаас шалтгаалаад ямар вакцин хийхийг шийднэ гэж одоогоор мэдгдсэн байна. Бас Бусан хотын хувьд гадаад оюутнуудаасаа эхлээд вакцинд хамруулна гэсэн мэдээ бас явж байна. Хүүхэд болон жирэмсэн хүмүүст вакцин хийгдэхгүй байгаа юм билэ. Хүүхдүүдийн хувьд би бас маш их судалж үзсэн боловч яг Баттай их сурвалжаас юм нарийн мэдээлэл сайн гарч ирээгүй учраас зүгээр хүмүүсийн бицэн янз бүрийн мэдээллийг хүргээд имий гэж бодлоо. Мөн 2003 оноос өмнөх насныхан үлдэгдэл вакцинд хамрагдах боломж ус байгаа. Энэ нь ямар учиртай вэ гэхээр вакцины хадгалах хугацаа 6 сар байдаг. Энэ хугацаанд хамрагдах ёстой хүмүүс нь вакциндаа хамрагдаагүй үлдэгдэл вакцин гарсан тохиолдолд бид нэр өөрсдөө саналаараа захиалга өгөөд хамрагдах боломжтой ийм бас тогтолцоо байгаа. Энэ нь болохоор хамрагдах жоохон хэцүү, ачаал ихтэй маш их хүмүүс үүнд хамрагдахын тулд хичээж байгаа учраас яаж хамрагдах вэ гэхээр Never болон какао хаягаараа чагт Chanio vaccine гэж ороод хайгаад үзэхээр яг өөрийнх нь эргэн тойронд байгаа пугаансуу буюу эрүүл мэндийн төвдөр үлдэгдэл вакцин хамрагдах боломжтой үсэх нь гарч ирээд захиалга өгөх юм байлээ. За ингээд вакциндаа хэрхэн хамрагдах вэ? Эхнийх нь гадаад иргэний үнэмлэх буюу цэнхэр үнэмлэхтэй мөн эрүүл мэндийн даатгалд төлсөн хүмүүс байх юм бол Chilbion Coalition буюу энэ сайт руу ороод захиалга өгөх боломжтой байна. Дараагийнх нь гадаад иргэний үнэмлэхгүй, бас эрүүл мэндийн даатгалд төлдөггүй 90 хоногоос дээш амьдарсан хүмүүс байх юм бол хилээр орж ирсэн тамга дарсан баталгаат хуудтайгаа өөрсдөө пугаансуу буюу эрүүл мэндийн төв рүүгээ биеэрээ очиж захиалга өгөөд заасан хугацаанд вакциндаа хамрагдах боломжтой гэсэн ийм арга байгаа юм байна. За ингээд вакцины талаарх мэдээллийг та бүхэндээ чадах хэтгаараа хүргэлээ. Таалагдсан бол лайк болон subscribe цаашаага бас түгээгээрэй гэж хүсье. Цаг үеийн мэдээллийг тухайн үед нь чадах хэтгаараа та бүхэндээ хүргэж явуулнаа гэж хэлье. Баярлалаа.